За тэгэхээр комик маань ингэж эхэлнэ. Питер Паркер, Мэри Жейн хоёр хуучны найзууд болох Джессика Джонс мөн Люк Кейжтэй хамтдаа пицца идэж цагийг зугаатай өнгөрөөгөө сууж байдаг. Мөн Питер MJ хоёр Мэй гэх хөөрхөн охинтой болсон байдаг ба тэдний охин мөн л хүн алдсны супер хүчтэй бөгөөд охин нь таазан дээгүүр дүрсгүүтээ доош хараад байж байдаг. Үүнийг харсан MJ Питерт охин маань дахиад л таазан дээгүүр яваад байна. Түүнийг буулгах хэрэгтэй гэж хэлдэг. Питер түүний хэлснээр охиноо буулгахаар тааз руу өсөрч охинтойгоо юм яриад байж байтал гинэт тэдний аалзны мэдрэмж нь маш хүчтэй мэдрэгдэж толгой нь маш ихээр өвдөж эхэлдэг. Гэхдээ энэ мэдрэмжийг зөвхөн тэр хоёр мэдрээгүй бөгөөд бусад хүн аалзууд болох Майлз Моралес мөн Гвен Стейси нар тэр хүчтэй мэдрэмжийг адилхан мэдэрсэн байдаг. Бид бүгдээрээ тэр үед ямар нэгэн маш аюултай зүйл ойртож байгааг мэдэрсэн. Үүний дараа Лунаала Лафайетте гэх охин өөрийн газар дорх лабораториос нэгэн аюултай тохиог олж авдаг. Ер нь бол энэ ертөнцид тэрээр хамгийн ухаантай охин юм. Түүний нэрийг хэлэхэд төвөгтэй учир үүнээс цааш Лафа гэж дуудъя. Ингэснээр Лафа гайхамшигт дүрэн Рид Ричардст өөрийн олсон мэдээллийг хэлэхийн тулд хамтрагч динозавраа унаад хотын дундуур тавьдаг. Уг ачаалттай аюулыг бусад оюуны өндөр чадвартай мутантууд болох бидний сайн мэдэх Jean Grey, Профессор X гэх тэргүүтэй хүмүүс мэдэрсэн ба мөн сүрлийг авчирч өөр нэгэн хүртэл мэдэрсэн байдаг. Үүний дараа Люк Питерээс юу болсон бэ гэж асуух үед би юу гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ миний мэдж байгаа ганц зүйл бол маш аюултай зүйл ойртож байгааг л би мэдж байна гэж хэлдэг. Ингэснээр Питер уг аюулыг юу болохыг мэдхийн тулд гайхамшигт дүрийн Рид болон Сьютэй очиж уулзахаар явна. Энэ үед гайхамшигт дүрийн лаборатори дээр Лафа охин ирсэн байх бөгөөд дэлхийн доторх гүнээс биднэр рүү ямар нэгэн зүйл дайрч байна гэж хэлдэг. Инхүүдэд ярилцж байх үед гинэт Watcher гарч ирэх бөгөөд тэрээр ертөнцийн төгсгөл ирж байна. Мөн дэлхийд маш бага хугацаа үлдлээ гэдгийг хэлж мөн ямар учиртай аюул занал хийж байгаа талаар хэлдэг. 10 тэрбум жилийн өмнө нэгэн амьд машин бүтээгдсэн бөгөөд түүний зорилго бол ертөнцийг хамгаалах байв. Тэрээр огторгууд байдаг хар нүхнүүдээс ертөнцийг хамгаалахын тулд хар нүхнүүдийг өөртөө сорон авдаг байж. Гэвч хэдэн мянган жил хар нүхнүүдийг өөртөө сорсноос болж түүний оюун ухааныг хар мөн бүхэнд дүүргэж эсэргээр ертөнцийг устгаж эхэлснээр сүйтгэгч нэрийг өөртөө олж авсан юм. Гэхдээ энэ трибунал гарч ирснээр түүнийг зогсоож мөн дэлхий гэх нэгэн жижиг гаригийн доторх гүнд түүнийг хорсон байдаг. Гэвч одоо тэр сүйтгэгч буцаад сэрж байгаа бөгөөд хэрвээ бүрэн сэрвэл дэлхийг дотроос нь устган гарч ирэх юм. Аюулыг ханаас ирж байгааг мэдсэн дэлхийн бүх бааtruуд хоорондоо ярилцаж сонгогдсон супер бааtruудыг дэлхийн гүн рүү явуулахар болдог. Үүнд бидний сайн мэдэх Vision, Wanda, Doctor Strange, үл үзэгдэгч хүүхэн мөн Think буюу Ben гэх бааtruуд сонгогдсон байдаг. Ингэснээр тэд дэлхийн гүн рүү портлоор дамжин сүйтгэгчдээр очдог. Тэдний ирэх үед сүйтгэгч зорилгоо биелүүлэхийн тулд дэлхийг дотроос нь маш хүчтэй зөхиж эхэлдэг. Түүний цохилтоос болоод дэлхийн гадаргууд дээр маш хүчтэй газар хөдлөлт болж Вакандад баг зэргийн чичирхийлэл мэдрэгдэж харин Непал, Канада гэх бусад улс орнууд хүчтэй газар хөдлөлтөөс болж тэр жигтээ сүрж эхэлнэ. Мөн далай гүнд орших Атлантис хүртэл сүрэлт автдаг. Дэлхийд тэр жигтээ сүрэлт автснаар X-Men, Avengers, Runaways, Champions гэх бүх супер бааtruудын нэгдлүүд чадах чинээгээрээ хүмүүс тусалж эхэлдэг. Энэ үед дэлхийн гүнд Бен сүйтгэгчийг зогсоохоор оролддогч түүнийг маш амархан устгадаг. Үүний дараа Ванда түүн рүү дайрах үед сүйтгэгч түүнийг бас л үгүй идэг. Үүнд уурлаж хорсон Vision өөрийн амиа золиослон сүйтгэгчийн толгоор руу нэвтэрч Doctor Strange болон Sue хоёрт цаг хожиж өгдөг. Үүний дараа Doctor Strange түүний эсрэг ашиглаж болох бүх гаргалгаа хайсны эцэст нэгэн боломжийг олж хардаг. Тэрээр ямар ч тог цахилгаан ашиглах боломжгүй өөр нэгэн хэмжээст портлыг нээж уг портлоос гарч буй соронзон долгионыг түүний эсрэг ашиглахаар шийддэг. Харин үүнийг ойлгосон сүйтгэгч түүний цээжинд өөрийн зэвсгээ зоож мөн үүнтэй зэрэгцсэн портлоос гарч буй соронзон долгион сүйтгэгчийг унтрааж чаддаг. Үүргээ биелүүлсэн Doctor Strange сүүлийн хүчээ шавхан Сюг буцааж дэлхийн гадар руу явуулдаг. Ийхүү шидтэй амиа алдсан ч түүний нээсэн портал нээлттэй ивэр үлддэг. Үүнээс үүдэн портлоос гарч буй долгион улам томорсоор дэлхийг тэр чигт нь ямар ч тог цахилгаангүй болгож орхино. Иймээс дэлхий дээр байгаа тог цахилгаанаар ажилдаг бүх зүйл зогсож эхэлдэг. Онгоцнууд, супер өмсгөлүүд, химэл оюун ухаан, мөн Питерийн аалзсан шүсээ гаргадаг төхөөрөмж нь хүртэл ажиллагаагүй болдог. Ингэснээр хүн аалз доош унаж эхлэх үед тэдний амьдардаг барилга нурж байгааг харна.
Эхнэр хүүхдээ орхиод үлдээсэндээ харамсаж нурсан барилга дээр очиход тэд нурангад дарагдсан байдаг. Хорвоо дэлхийг харанхуй нөмөрсөн ч гэлээ. Үргэлж хаана нэгтгээс гэрэл тусдаг. Үүний дараа үйл явдал 7 жилийн дараах үе рүү очино. 7 жилийн өмнө бидний мэддэг байсан ертөнц мөксөнж бид өөр ертөнцийг дахин бүтээсэн. Гэхдээ дэлхийг харанхуй нөмрөх үед хүмүүс айж, уй гашууд автаж эхэлсэн. Харин тэдний зовлон шаналл удалгүй уур хилэнгээр солигдож хүмүүс хоорондоо газар нутаг, нөөц баялаг, үзэл сурталын төлөөх данийг эхлүүлсэн. Энэ бүх газар хөдлөлт, тог цахилгаан, мөн дайнаас болж маш их хүмүүс амиа алдсан. Гэхдээ үүний дараа энэ бүх айдас үмэн самууныг зогсоохын тулд супер бааtruуд бүгд энх тайвны хөдөлгөөн эхлүүлнэ. ертөнц мөглөөгд муухай газар болдог гэж ерөнхийн хэлэв. Үржил шимгүү газар нутаг, гавлын яс, хүний мах иддэг тэнүүлжлэгчд гэсэн нийтлэг ойлголт удаан март. Бидний соёл иргэншил уналтанд орсон ч илүү дээр ертөнц бий болсон. Хүн төрлөختөн цахилгаан эрчим хүчээр хөгжил дэвшил хүрэх өөр гарцыг олсон бөгөөд цөөхөн хүн амтаа өөрсдийн жижиг хотуудыг босгож мөн телепат чадвартай хүмүүс өөрсдийн оюун ухаанаар улс хоорондын дунд мэдээлүүд солилцож мөн дамжуулдаг болсон байв. Харин дэлхийн нийслэл Ваканда болсон байдаг. Мөн Жин Грей оюуны өндөр чадвартай хүмүүсийг цуглуулж гэрэлтүүлэг, хоол хүнсний хадгалалт, мөн үйлдвэрлэлийн цоошин системийг дахин бүтээсэн байдаг. Харин тэд өөрсдийгөө аюулаас хамгаалахын тулд аалзны шүс ашигладаг болсон байв. Яг энүүд аалзны шүс гинэд тасарч хонх дуурснаар харуул гарч байсан дээр Devil Fog хоёр ямар нэгэн зүйл ойртож байгааг мэднэ. Үүний дараа ойд юу байгааг шалгахаар Blade, Gabi, Laura, Bloodstone гэх тэргүүтээ хамгаалагч бааtruуд гарч ирдэг. Төд удалгүй ойгоос тэдний өөдөөс хүн чон, мөн вампирууд гарч ирэх бөгөөд хамгаалагч тэд нартай тулдаж эхэлнэ. Харин энүүд Tony Stark, Pepper хоёр агууд барилах лабораторидо байж байх үед гинэт агуун нүхнээс Ахмад Америк гарч ирнэ. Уулзалтаагүй утсан тэд ойр зургийн юмс ярьж мөн Ахмад Америк энэ бүх хугацаанд Европт байсан гэж хэлдэг. Тэдний ярианаас бид Европ төв тэр чигт апокалипсийн дарамгуйлд орсныг олж мэднэ. Мөн Ахмад Америк Тонид тэдэнд тусламж хэрэгтэй байна гэж хэлээд түүнийг нэг тийш дагуулж явдаг. Тони түүнээс бид хаашаа явж байгаа юм бэ гэж асуух үед Ахмад түүнд чамд харуулах зүйл байна гэж хэлдэг. Энэхүү тэд ойроо орох үед тэднийг апокалипс өөрийн хүмүүстэйгээ хүлээж байдаг. Яг энүүд Дракула түүнийг хүзүүнээс барьж авах үед Ахмад Америк түүнийг зохиж унгаадаг. Тони ухаан алдаж доош унах үед түүнийг зохисон хүн яг үнэндээ Ахмад Америк биш байсан бөгөөд түүний дүрд хуурсан мистик байсныг бид олж мэднэ. Ингэснээр тэд Тонийг Европын Франц улсад авчрах бөгөөд апокалипс түүнийг өөрийнхөө удирдлагын дор ажиллуулахыг хүсдэг. Мэдээж Тони Старк үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгийг хэлэхэд апокалипс түүнд нэгэн зүйлийг харуулна. Тэр эрдэмтдийг өөрийнхөө дор ажиллуулж цахилгаан эрчим хүч гаргаж чадсан байдаг. Мөн тэдний дунд Riri Williams, мөн гайхамшигт дүрийн Reed Richards хамт ажиллаж байдаг. Тэр хоёрыг хараад гайхсан Тони, "Та хоёрыг бид үхсэн л гэж бодож байлаа. Та нар энд юу хийж байгаа юм бэ?" гэж асуух үед гайхамшигт дүрийн Reed, "Бид чадах бүхнээр апокалипс тусалж байна" гэж хэлдэг. Энэ бүхнийг хараад гайхсан Тони апокалипсээс түүний хэрхэн цахилгаан эрчим хүч гаргаж байгааг асуудаг. Тэгтэл апокалипс яг үнэндээ магнитог ашиглан энэ бүх цахилгааныг гаргаж авч байгааг бид харна. Яг энүүд Killgrave гарч ирэх бөгөөд апокалипс түүнд Тонигийн оюун ухааныг ховсдохыг шаарддаг. Killgrave бол ямар ч хүний оюун ухааныг ховсддог супер хүчтэй бөгөөд Reed болон бусад супер бааtruудыг ч гэсэн ховсдсныг Тони олж мэднэ. Ийхүү Killgrave Тони Старкийг ховсдох үед апокалипс би бурхнаас ч хүчтэй амьд оршихуун оюун ухаанд хүрч чадсан. Гэхдээ дэлхий зогсож мөн тэр зүйл унтарсан. Би түүний хүч чадлыг хүсэж байна. Чи надад сүйтгэгчийг сэрээхэд туслах болно Тони Старк гэж хэлээд ийхүү Dark Ages комикийн эхний 2 бүлэг дуусдаг. Гайхамшигт дүрийн Human Torch болох Johnny өөрөөсөө гал гарan хүүхдүүдэд сайн чанж өгөөд байж байдаг. Мөн тэнд Luke Cage болон Spider-Man хамт байх бөгөөд хамтдаа цай уугаад сууж байтал Jessica Jones сандарсан байдалтай хурж ирээд нэгэн муу мэдээг дуулгана.
Ингэснээр юу болсныг олж мэдхээр Блейд, Лаура, мөн Габи нэр Тонигийн агууд байрлах лаборатори дээр очино. Тэднийг ирэхэд Пеппер Тони өчтөр шөнөөс хойш гэртээ ирсэнгүй. Мөн Ахмад Америк гинэд гарч ирээд түүнийг дагуулад явсан гэж хэлдэг. Тэгтэл Габи Ахмад Америк энд байгаагүй. Түүний үнэр өгөр байдаг. Энд өөр хэн нэгэн байсан байна гэж хэлдэг. Энэ үед Лаура би энэ үнэрийг мэднэ. Энэ бол Мистикийн үнэр байна гэж хэлдэг. Өмнөх бүлэг дээр бид хотын нөгөө тал руу хүн чон болон вампируудаа ирж тэднийг зогсоохоор Блейд Габи гих тэргүүтээ хамгаалагч бааtruуд тулалдсныг бид мэднэ. Энэ анхнаасаа хотын хамгаалагчдыг саатуулж Тонийг хулгайлах апокалипсийн төлөвлөгөө байсныг бид олж мэднэ. Ингэснээр Габи Лаура хоёр Тонигийн мөрөг даган явсаар түүнийг хулгайлсан газарт хурж ирэх үед Лаура энд Мистикээс өөр хэн нэгэн байсан байна. Мөн Тонийг хэн хулгайсныг би мэдлээ гэж хэлдэг. Үүний дараа тэд Black Panther буюу T'Challa дээр очиж болсон явдлыг хэлнэ. Мөн тэдний дунд Доктор Дүм, Лафа охин, мөн Human Torch гэх хүмүүс нэгдсэн байдаг. Энэхүү тэд ярилцаж Доктор Дүм T'Challад Тонийг хурдан буцааж авчрах хэрэгтэй. Хэрвээ тийхгүй бол чиний энэ бүтээхийг оролдож байгаа Деважинг тэр чигтний үгүй хийх болно гэж хэлдэг. Энэ бүхнийг сонссны дараа T'Challa нэгэн арга бодож олно. Тэрээр Апокалипс руу Quicksilver-ыг явуулахар болдог. Ингэснээр Quicksilver хэнийг ч анзаараагүй байхад тэнд юу болоод байгаа талаар мэдээд буцаж ирэх юм. Гэвч удалгүй тэрээр Францд хурж ирээд Магнетог хараад гацаад хөшиж орхино. Учир нь юу вэ гэвэл Магнето бол түүний аав юм. Ингээд Quicksilver аавыгаа аврахаар түүн дээр очих боловч тэрээр тогон цохиулж ухаан алдан доош унана. Энэ үед Доктор Октопус гарч ирэх бөгөөд түүнийг эндээ хорих талаар асуух үед Апокалипс түүнийг буцааж явуулнаа гэж хэлдэг. Хэсэг хугацааны дараа Quicksilver Wakandад буцаж ирэх бөгөөд T'Challa түүнээс юу олж мэдсэн бэ гэж асуух үед Quicksilver тэднэр рүү ууртаагаар дайрж эхэлнэ. Учир нь Killgrave түүний оюун ухааныг хавцсан байдаг. Ингэснээр тэд Quicksilver-тэй тулдаж эхлэх бөгөөд Johnny түүн рүү дайрах үед тэрээр өөрийн хурдаа ашиглан түүний араас цэргүүдийн жадаар зоож орхино. Энэ үед Jean Grey гарч ирснээр Quicksilver-ыг унтуулдаг. Үүний дараас юу Johnny дээр очих боловч тэрээр өөрийгөө захирч чадгаа болж дэлбэрснээр Human Torch устж үгүй болдог. Үүний дараа Quicksilver буцаад сэргэж хэвийн байдалд орсон байх бөгөөд сүүгээс уучлалт гуйж байх үед T'Challa түүнээс чи тэнд яг юу харсан бэ гэж асуудаг. Тэгэхэд Quicksilver тэд миний аавыг ашиглан цахилгаан эрчим хүч гаргаж байсан. Мөн тэнд Stark, Reed Richards гэх хүмүүс байсан гэж хэлдэг. Үүнийг сонссон Сүү маш ихээр гайхаж мөн өөрийн нөхрөө амьд байгааг олж мэдснээр хаа нэг тийшээ гүйсээр яваад өгдөг. Харин Францд Апокалипс тэд буцаж ирэх болно. Харин та гурав бэлэн бидтэй гэж асуудаг. Энэ үед Venom гарч ирэх бөгөөд бид ангуучлахад билэн гэж хэлдэг. Үүний дараа үйл явдал нэгэн усан онгоц Африкийн далайн эрэг дээр газардж байгаагаар эхэлнэ. Уг усан онгоцон дээр Wagner мөн Matrix гэх мутантууд байхыг олж харна. Matrix бол өөрийгөө олноор хувилж чаддаг супер хүчтэй бөгөөд тэрээр өөрийн олон хувилбаруудаар усан онгоцон дээрх чухал ажлуудыг гүйцэтгэж хийдэг далайчин болсон байдаг. Усан онгоц маш их хүмүүсийг тээвэрлсэн байх бөгөөд Storm тэнгэрээс бууж ирэн хүмүүст Европ ард уцарсан Африк тавтай морил гэж хэлдэг. Тэд яг үнэндээ Европоос дөрвсдийг цуглуулж Wakandад авчирч байгаа хэрэг юм. Тэд Европоос нийтдээ 112 мянган хүмүүсийг авчирсан байдаг. Тэднийг ирэх үед T'Challa огтж авах бөгөөд T'Challa Storm-ыг өөрийн хатан хэмээн дуудаж тэднийг бид гэр бүл болсныг олж мэднэ. Мөн тэд дундаасаа хүүхэдтэй болсон байдаг. Энэ үед Iron Man-ийн өмсгөлтөө Pepper мөн Sue хоёр хурж ирэх бөгөөд тэд усан онгоцны адмиралтай уулзмаар байгаа талаар хэлнэ. Ингэснээр тэд усан онгоцон дээр гарч ирэх үед уулзахыг хүссэн адмирал нь бидний сайн мэдэх Nick Fury байхыг бид харна. Fury тэднийг хараад нөхцөл байдлыг шууд ойлгож чи биднийг буцаад Европ руу явуулахыг хүсэж байгаа юм уу хэмээн асуув. Гэтэл Wagner манай хүмүүс ядаж төөлдсөн байгаа гэдгийг хэлж дургуутслаа илэрхийлнэ. Бид Тоник болон бусад нөхдөө аврахын тулд явах хэрэгтэй байна. Бид нар зүгээр жижиг онгоцнуудынхаа нэгийг өгчгөө хэмээн асуудаг. Үүнийг сонссон Fury далаа гатлах хэцүү. Учир нь тэнд намаар болон далаан дээрэмчид мөн янз бүрийн далайн аратан мангасууд байгаа гэдгийг хэлж мөн Storm-оос чи үүнийг хиймээр байгаа юм уу гэж асуух үед Storm хэрвээ усан онгоц өөрийн хөдөлгөөрөөр явах юм бол 7 хоногийг зарцуулна.
Бас бид апокалипсийг юу төлөвлөж байгааг мэдэхгүй учраас бид хурдан очих хэрэгтэй гэж хэлдэг. Ер нь бол Storm цаг агаарыг удирдах супер хүчтэй учраас өөрийн хүчээ ашиглан усан онгоцыг илүү хурдан явахад нь туслах юм. Ингэснээр Европ руу Blade, Gabi, Laura, Spider-Man, мөн Лафа охин болон түүний хамтрагчдын заавар гээд мөн өөр олон бааtruуд хамт явахаар болдог. Энэхүү Storm усан онгоцыг чиглүүлсээр тэд Европ руу хөдлөнө. Хэсэг хугацаанд явсны эцэст Storm ятарч эхэлдэг учраас замдаа түр зогсохоор шийднэ. Гэхдээ тэд далайг гатлах төгсөн байдаг ба Европын Португал улсад ирэхэд 10 милийн зайл үлдсэн байв. Энэ үед дүүн болон бусад бааtruуд цуглаж апокалипс дээр очих үед яах ёстой талаар ярилцсан. Дүүм тэднэрт аврах ажиллагаа амаргүй байх болно. Бас бид нэр шууд довтолж апокалипсийг хөнөөж түүнд ямар ч өршөөл үзүүлж болохгүй гэдгийг сануулж мөн дараа нь бид Европыг авах болно гэж хэлдэг. Харин Лаура дүүмээс тэгвэл Европыг хэн захирах уу хэмээн яжилсан маягаар асуух үед дүүм хэрвээ би ямар нэгэн хаан тусыг захирахыг хүсэж байсан бол би Вакандаг аль хэдийн өөрийн болох байсан юм. Учир нь Ваканда Европоос хамаагүй дээр. Тийм учраас чи одоо надад итгэж эхэлсэн үү хэмээн асуудаг. Үүнийг сонсон Габи чи хэдхэн жилийн өмнө хорон санаатан байсан. Тэр чинь нэг л мартагдаж өгөхгүй байна гэж хэлдэг. Үүнээс үзвэл бааtruуд дүмд одоо хүртэл бүрэн итгэхгүй байгааг харуулдаг. Ийхүү тэд ярилцаж байх үед Люк Кейжи охин Дани мөн Питерийн охин Мэй хоёр хашгиралцаар гарч ирдэг. Тэд хүүхдүүдийг Вакандад үлдээсэн боловч тэд нууцаар усан онгоцон суусан байдаг. Мэй тэднэрт бид хоёр нуудаж байх үед миний аалзан мэдрэмж хүчтэй мэдрэгдлээ гэж хэлэх үед Питерийн аалзан мэдрэмж бас л адилхан мэдрэгдэж эхэлнэ. Тэгтэл далаа нөгөө талаас нэгэн шар гэрэл тодор тусаж уг хачирхалтай гэрлийг юу болох талаар гайхан зогсож байтал Фьюригийн нуруунд гинэт зангуу шиг зэвсэг зоогдож түүнийг татаад аваад явдаг. Хачирхалтай шар гэрэл усан онгоц руу ойртож ирэх үед тэнд нь Ghost Rider-уудаас бүрдсэн далайн дэрэмжит байсныг бид олж мэднэ. Ингэснээр тэд Фьюриг аврахын тулд тэднэр лүү дайрах үед Ghost Rider-ууд галт сумаар галлаж эхэлдэг. Харин Вагнер өөрийн шилжиг хүчээ ашиглан далайн дэрэмжит рүү довтолж нэг Фьюриг аврахаар явдаг. Хоёр тал бие биенэргөө довтолж байх үед тэдний дундуур далайн гүнээс авраг мангас гарч ирснээр тэдний тулааныг түр зогсооно. Мэй авраг мангасаас айж байх үед Питер түнд зүгээр дээ гэж хэлдэг. Тэгтэл мангасыг Ant-Man унаж байх бөгөөд мөн тэрээр усан бомбын хамгаалагч болсныг бид Питерийн ярианаас олж мэднэ. Ингэснээр далайн мангас Ghost Rider-уудын хөлгийг маш амархан устгаж орхино. Үүний дараа Ant-Man тэднээс аялал хэрэг байвдаа гэж асуух үед Вагнер Фьюригийн цогцыг өөрсдийн хөлөг дээр авчирдаг. Бид далаа гаталсан ч гэлээ маш их гар цохирлыг амслаа гэж хэлснээр уг комикийн 3 болон 4 дугаар бүлгүүд өгсдөг. Өмнөх 4 дугаар бүлэг дээр супер бааtruуд далаа гаталж байх үедээ харамсалтайгаар Nick Fury-г алдсныг бид мэднэ. Тийм учраас супер бааtruуд Fury-г Европын Португал улсын далайн эрэг дээр оршуулдаг. Бүгд Fury-д эмгэнэл илэрхийлэн гашуудан зогсож байтал хаанаас ч юм гинэд Wade буюу Deadpool гарч ирдэг. Тэрээ тэнд байгаа хүмүүст хандан Европ тавтаа морил гэж хэлэх бөгөөд та нар бүгдээр яагаад юм гонигтай байгаа юм бэ? Хэн нэг нас барчгаа юу гэж асуух үед Gabi тийм ээ бид Nick Fury-г алдсан гэж хэлдэг. Үүнийг сонссон Deadpool Fury бол сайн залуучуудын нэг байсан гэж хэлнэ. Энэ үед Францд апокалипс. Та нарын ажил чинь дуусч байна уу гэж асуух үед Тони би чиний юу хүсэж байгааг мэдэж байна. Гэхдээ би үүсэж байгаа асуудлыг боддоор хармаар байна гэж хэлнэ. Ингэснээр апокалипс Тониг дэлхийн гүн рүү портлоор дамжин дагуулan явж унтарч ажиллагаагүй болсон сүйтгэгчдээр очдог. Мөн тэнд Доктор Стрэнжийн цогцос байх бөгөөд түүнд битгий хүрээрээ гэж хэлдэг. Тэд портлыг хармагцаа. Ийм жижиг портлоос гарч буй соронзон долгион дэлхийг тэр чигт нь унтрааж байна гэж юу хэмээн гайхна. Энэ үед Reed Richards миний таамаглалаар тэнд Neutron нод байгаа бөгөөд тэндээс тогтмол соронзон долгион ялгарч байгаа байж магадгүй хэмээн хэлдэг. Тони Старк үүнийг сонсоод наа чинь харин маш боломжтой онол байна шүү. Чамд хэрэг хугацаа хэрэгтэй вэ хэмээн апокалипсээс асуухад надад цаг минут бүр чухал байна хэмээн хэлдэг. Үүнийг сонсоод Тони Старк би өөрийгөө сорих дуртай шүү хэмээн хэлнэ. Энэ үед Португалд Питерийн охин Мэй болон Даниг тэднэртэй хамт явж болохгүй гэж хэлдэг. Харин Дэдпул хажуунаас нь шургаж орж ирснээ
Агуу их үүрэг хариуцлага гэдэг чинь чиний зүйл үсттэй. Хэрвээ хүүхдүүдээ энд орхих юм бол их л хариуцлагагүй зүйл болох бах таа гэж хэлдэг. Тэгэхэд дүүм. Хэрвээ октод биднэрт сануулаагүй байсан бол бид Ghost Rider-уудад бүгдээрээ алуулах байсан шүү хэмээн сануулдаг. Питер үүнийг сонсоод би доктор дүүмээс хүүхд хэрхэн асрах зөвлөгөө амааргүй л байна шүү хэмээн дургуутсан. Харин Джессика Питерт галзуу сонсогдож байгааг мэдж байна. Гэхдээ октод бид нартай хамт явсан дээрээ хэмээн хэлснээр октод тэд нартай хамт явахаар болдог. Ингэснээр Дэдпул тэднийг хөтөж ихээр болж өөрийнхөө ямби автобусаар авч явахаар болдог. Автобусан сууж байхад Пеппер түүнээс "Юу нь яахлаарэ чи биднийг хөтөж болдог үлээ" хэмээн асуухад маш энгийн. "Би Европын бүх хэсэгт зодуулж, хутгалуулж, мөн буудуулж явлаа. Тэм учраас би эндхийн хамгийн аюултай газруудыг бүгдийг нь мэднэ" хэмээн Дэдпул хэлдэг. Ингээд тэд автобустай Франц руу замдаа гарна. Мэдээж манай Дэдпулийн ам нь хуурай явна гэж байх биш. Замдаа тааралцсан газар болгоноо танилцуулж эхэлнэ. За тэгэхээр хэрвээ та 100 гар тишээ харвал ямар нэгэн шатсан дурсгал газруудыг харж болно. Ийм байдалтай өдөржин явсаар шүн болох үед тэд нар нэгэн ой дунд амархаар болдог. Ингэснээр тэд гал тойрон амраад сууж байх үед гинэт ойн гүнээс ямар нэгэн чимээ гарна. Ямар гэчин чимээ гараад байгааг олж мэдхээр Блейд, Габи нар ойн гүн рүү ордог. Тэд ой руу орох үед Лавра модон дээр ямар нэгэн зүйл байна. Бэлэн байгаараа гэж хэлэх үед түүнийг ямар нэгэн зүйл маш өвчтэй сүлбэж орхино. Ингэснээр тэд үл мэддэг зүйлтэй тулдаж эхэлдэг. Тэдний тулдаан бусад баатаруудад сонсдож эхлэх үед байдал бичсэнийг ойлгож дүүм тэднэрт хамтдаа галтай ойр байгаарай гэж хэлнэ. Энэ үед ойн гүнээс Веном болон Корнеж хоёрын нэгдмэл симбиот гарч ирэх нь тэр. Ер нь бол нэг эзэмшигчтэй хоёр симбиот гэсэн үг юм. Тэм учраас л өмнөх бүлэг дээр Апокалипс түүнийг та 3 бэлэн мэдтэй гэж хэлсэн хэрэг. Ийхүү симбиотууд Лафа охин руу дайрах үед түүний хамтрагч динозавр түүний урдуур орж хамгаалах бөгөөд Лавраг мөн симбиотуудаас салгадаг. Азар Лавра өөрийгөө эдгэх чадвартай учраас зүгээр өнгөрсөн байдаг. Ингэснээр симбиотууд чарахтан газар унах үед Питер түн рүү дайрч эхэлнэ. Харин Дэдпул түүний шинэ аалзсан шүсээ гарах төхөөрөмжийг гайхаад зогсож байтал Питер түнд анхаарлаа төвлөрүүл хэмээн хэлж тэрээр симбиот руу буудаж эхэлнэ. Энэ үед бусад баатрууд түн рүү дайрч Пеппер түн рүү галаар түргэх үед симбиотууд эзэмсэгчийн биенээс салдаг. Үүний дараа Storm тэнгэрээс хүчтэй аянга буулгаж симбиотуудыг бүр мөсөн устгаж орхино. Энэ үед симбиотуудыг эзэмшиж байсан хүнийг харах бөгөөд тэрээр гинэт Питерийн нэрийг дуудаж эхэлнэ. Питер түн дээр гайхаад очтол тэр хүн бидний сайн мэдэх Miles Morales байсныг бид олж мэднэ. Ийхүү Miles-ийн биеийн дээрдэж тэрээр хүмүүс яг юу болсныг ярьж эхэлдэг. Дэлхийд тэр чигтээ тог цахилгаангүй болох үед би Venom-той таарсан. Эхэндээ бид хоёр бие биенийг амьд байлгахын тулд хамтарч хэсэг хугацаанд ажгүй байсан боловч хаанаас ч юм Корнеж гарч ирснээр тэд миний оюун ухааныг хавцдаж эхэлсэн гэж хэлдэг. Тэгвэл симбиотууд яагаад Апокалипс зүтгэх болсон юм бэ гэж дүүм асуух үед тэр симбиотуудад хэрвээ тог цахилгааныг эргээд сэргээх юм бол тэднэрт сансрын онгоц бүтээж өгч тэдний дэлхийгээс явахтан туслах болно хэмээн амласан юм а гэж хэлдэг. Харин энэ үед Францад Тони Ахмад Америкийн бамбааг өөрсдийн ажиллагаанд ашиглаж болох талаар хэлнэ. Гэхдээ портлоос гарч бур соронзон долгионы хүчийг шингээхийн тулд надад илүү бат бөх металл буюу адамантиум хэрэгтэй байна гэж хэлнэ. Үүнийг сонссон Апокалипс надад тэр зүйл чинь байгаа гэж хэлдэг. Ингэснээр Апокалипс өөрийн хүмүүсээ дагуулan газар дор хорсон өөрийн адамантиумыг авахар очдог. Харин энэ хүн бидний сайн мэдэх Wolverine байхыг бид олж харна. Wolverine-ийн аргаас тэр чигт адамантиумаас бүрддгийг бид маш сайн мэднэ шүү дээ. Апокалипс түүн дээр хурж ирэхдээ Циклопстай хамт ирсэн байх бөгөөд Killgrave түүний шилийг тайлж оюун ухааныг нь ховстон түүний нүдийг нээдэг. Wolverine тэднэр лөө дайрах боловч түүнээс зөвхөн аргаас л үлдэнэ. Ингээд Апокалипс Францд буцаж ирэх бөгөөд чиний адамантиумыг авчирлаа хэмээн Тонид хэлээд Wolverine-ийн гавлыг түүнд өгч ажлаа шуурхал гэж хэлэх үед Доктор Октопус түүнд ярилцах хэрэгтэй байна гэж хэлнэ. Тэд лабораториос гарч ирээд Доктор Октопус түүнд бидний төлөвлөгөө нэгэн том алдаа байна гэдгийг хэлж мөн Апокалипс сүйтгэгчийг зүгээрчдийн сэрэхээс гадна түүний биеинд өөрийн оюун ухаанаа шилжүүлэх гэж байгааг бид олж мэднэ. Тийм учраас Октопус түүнд хэрвээ чи өөрийн оюун ухаанаа сүйтгэгчийн бирүү шилжүүлэх юм бол чиний хуучин чадвар буюу порталын чадвар чинь арилах магадaltaй учраас дэлхийн гүнээс гарч чадахгүй юм биш үү хэмээн асуух бөгөөд мөн тэндээс гарах ганцхан арга бол дэлхийг тэр чигт нь устгах шүү дээ гэж хэлдэг.
Хариуд нь Апокалипс. Тийм ээ. Тэр чинь тэгээ тийм сүртэй асуудал юм уу гэж асуудаг. Харин Октопус. Тэр чинь бидний одоо зогсож байгаа гариг шүү дээ хэмээн хэлэх үед Апокалипс түүний голоор нь хувааж орхино. Харин энэ үед супер баатрууд Ямби автобустайгаа айл хэдийн Францд ирсэн байх бөгөөд Лафа охин болон доктор Дүм хоёр автобусын дотор нэгэн төлөвлөгөө зохиож байдаг. Ингэснээр тэд очих ёстой газартаа ирж Майс Моралес болон динозаврыг Октоудтай хамт үлдээхэр болдог. Энэхүү тэд Апокалипсийн лаборатори дээр ирж бүгд төлөвлөгөөний дагуу дайрахад бэлдэнэ. Хамгийн ихэнд Storm лабораторийн дээрээс хуу салхи буулгана. Энэ үед Апокалипс Killgrave тэдний 20 хөрөөнөөс нь гарга гэж хэлдэг. Гэтэл тэдний өөдөөс She-Hulk, Ахмад Америк, Циклопс гэх зэрэг бусад ховсдуулсан супер баатрууд гарч ирдэг. Үүнийг харсан Сүү балмагдаж бид одоо яах ёстой вэ гэж асуух үед доктор Дүм одоо энэ юу ч өөрчлөхгүй. Чи өөрийн үүргээ мэдэж байгаа. Төлөвлөгөөнийхаа дагуу байгаарай гэж хэлнэ. Ийхүү тэдний дунд ширүүн тулаан эхлэх нь тэр. Wait. Яасан бэ? Джейс Люкээр төлөвлөгөөний дагуу Killgrave-ийг ухаан алдуулах ёстой байсан шүү дээ. Оо, би та нарын төлөвлөгөөг сонсоогүй. Би ч автобус жолоодж ирсэн шүү дээ. Ийхүү Дэдпул Killgrave-ийг алснаар ховсдуулсан супер баатрууд буцаад ирүүл ухаантай болдог. Ингээд баатрууд Апокалипс дээр очих үед одоо та нарын хэрэг байхгүй. Би үүнээс цааш өөрөө аргалж чадна гэж хэлээд портал нээж дэлхийн гүн рүү явахыг оролдох үед түүний супер хүч гинэд ажиллахгүй байх нь тэр. Энэ үед Сүү гарч ирснээр Апокалипсийн тархинд өөрийн жижиг хамгаалтын бүрхүүл үүсгэсэн байх бөгөөд энэ Апокалипсийн оюун ухааныг өөрийн чадвараас нь төр зүр салгасан байдаг. Энэ Лафа охин болон Дүүм хоёрын автобусанд яриад байсан төлөвлөгөө байсан хэрэг. Үүний дараа Вагнер телепорт хийж Апокалипсийн хамгаалт болон хуйгийг нь тайлж авахд Влад буюу вампир түүний араас гинэт гарч ирэн түүний хүзүүнээс хадж орхино. Учир нь юу вэ гэвэл тулааны үеэр доктор Дүм Владад Апокалипсийн жинхэнэ төлөвлөгөөг хэлсэн байдаг. Энэхүү өөрийн чадвараа алдсан Апокалипс жирийн нэг вампир болон хувирах үед Блэд гарч ирэн тэр хоёрыг хамт хөнөөж орхидог. Тэдний төлөвлөгөө амжилттай биелсэн учраас Вагнер магнитог буулган авчирч мөн Сүү болон Пеппер өөрсдийн нөхрүүдтэйгээ уулзах бөгөөд мөн бусад олзлогдсон баатруудтай хамтдаа гэртээ харихаар явж уг Dark Ages comic маань төгсдөг. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж манай сувгийг дэмжээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.